Дараагийн мэдээг танилцуулъя. Ажил хөдөлмөртэй холбоотойгоор хүмүүсийн амь насаа алдах явдал нэмэгдэж байгаа юм байна. За жилдээ 840 мянган хүний амь насанд хүрч байгааг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдэгдэж байгаа. За үүний гол шалтгаан нь стресс гэдгийг олон улсын байгууллагуудаас анхааруулж байна. За Нүүбийн нэгэн агентлаг болох олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинэ тайланд инхүү дурдсан байна. За жил бүр нийтдээ 840 мянган хүн удаан хугацаагаар ажиллах, ажлын байрны аюулгүй байдал хангалтгүй байх, ажлын байран дээрх дарамт зэрэг сэтгэл зүйн эрсдэлтэй холбоотой эрүүл мэндийн асуудалд өртдөг болохыг судалгаагаар тогтоож тэдний амь насаа алдах гол шалтгаан нь ажил хөдөлмөртэй холбогддог гэдгийг онцолсон байна. За ажилтай холбоотой сэтгэл зүйн эрсдлүүд нь голчлон зүрх судасны өвчин, сэтгцэн эрүүл мэндийн эмгэгүүд, за түүний дотор амиа хорлохтой холбоотой болохыг тайланд тэмдэглэжээ. Уг тайланд эрүүл мэндийн аюул нь жил бүр бараг 45 сая жилийг хөгжлийн бэрхшээлтэй зохицоход шаарддаг бөгөөд за мөн зүрх судасны болон сэтгцэн эмгийн нийлбэр нөлөө нь дэлхийн дотоод нийт бүтээгдэхүүний 137%-ийг жил бүр алдахад хүргэдэг гэдгийг тооцоо гаргасан байна. Зөвхөн Европод л гэхэд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлж байгаагаар 112,333 хүн амь насаа алдаж за хөгжлийн бэрхшээлтэй зохицож амьдрахад алддаг хугацаа нь 6 сая жил орчим болж байгаа юм байна. За мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 143%-ийг үүнээс болж алдах хүрдэг юм байна. За зүрх судасны өвчин нь нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг боловч сэтгцэн эмгийн хувьд эрүүл амьдралын жилүүд нь нийт алдагдал нь илүү их байгаа гэдгийг судлаачид онцолсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар сэтгэл гутрал төвшөөрн жилд ойролцоогоор 12 тэрбум ажлын өдрийг алдахад хүргэдэг юм байна. За хамгийн түгээмэл тохиолддог өвчнөд сэтгэл гутрал, төвшөөрийн эмгэг, ядаргаа, нойрны хямрал, ядрал орж байна. Сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг эрүүл бус аргуудаар даван туулах нь бие махбодын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэдгийг онцолж байна. За тамхи татах, за хит их идэх, за ажлын байрандах асуудлаас болж бие махбодын хувьд итгэхгүй байх байдал нь тархалт, цусны даралт ихсэх болон бусад архаг өвчнөд хүргэдэг болохыг онцолж байна. Тус тайланд дурдсанаар ажлын цаг сунж ажиллах, за мөн ажлын байрхлан дээрх дээрлэгэлт, ажлын ачаалал ихсэх, хүчин чармаалт болон шагнал, цалингийн тэнцвэргүй байдал, ажлын байрны докторгүй байдал, хүчирхийлэл дарамт зэрэг нь ажилчдын эрүүл мэнд муудах гол хүчин зүйлүүд болж байна. За олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор дэлхийд даяар ажиллаж байгаа хүмүүсийн 35% нь 7 хоногт 48 цагаас дээш ажиллаж байгаа нь тэдний сэтгцэн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг учруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 7 хоногт 55 болон түүнээс дээш ажиллах нь 7 хоногт 35-аас 40 цаг ажиллахтай харьцуулахад цус харвах эрсдэл 35%-аар, зүрхний ишемийн өвчнөөр нас барах эрсдэл 17%-аар өндөр байхад нөлөөлж байгаа гэдгийг тогтоосон. За мөн ажлын байрлалын дээр байгаа дээрлэгэлт, бусад хэлбэрийн дарамт шахалт хүчирхийллийг мөн томоохон асуудал болж байгаа гэдгийг тайланд онцолсон. Тайланд дэлхийд даяар ажилчдын 23% нь ажиллах явцдаа доор хаяж ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэл дарамтад өртдөг бөгөөд сэтгэл зүйн хүчирхийлэл нь хамгийн түгээмэл буюу 18%-ийг эзэлж байгаа гэдгийг тайланд дурдсан. Дижиталчлал, хиймэл оюун ухаан, за алсын зайнаас ажиллах болон за шинээр ажилд авахд орж байгаа зохицуулт нь ажлын арчны сэтгэл зүг өөрчлөх, за байгууллагуудаас эрсдлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байгаа учраас ажлын байрны ачааллын менежментийг зөв тохируулах, за мөн үүрэг хариуцлагыг тодорхой байлгах, ажлын цаг зэргийг хэрхэн зохион байгуулж удирдахаас бүх зүйл хамаарч байгаа гэдгийг судлаачид онцолж байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ мэдээж хэрэг байгаа. За үүний тулд бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай авах ёстой. За хангалтгүй байгаа тохиолдолд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх үйлчилгээ авах, за ажлын байрны төр зургийн тохируулга хийх, хөдөлмөрийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, ажилдаа шударгаар эргэн орох үйл явцыг нь цаг алдалгүй, за ямар нэгэн байдлаар тухайн хүнд гутаан дарамжлал мэдрэхгүйгээр үзүүлэх нь чухал гэдгийг тайландаа онцлон дурдж байгаамаа.